Ингэж энэ манай анги хамгийн гоё цэцэг те. Үгүй энэ манай анги хамгийн гоё цэцэг. Үгүй ээ, миний бодлоор энэ манай анги хамгийн гоё цэцэг байхгүй даа. Ингэж чиний цэцэгний өрс цусыг урдын шингээж явахт минийх яагаад юм удаан шингээгээд байгаа юм бол? Сайн бацгаана уу? Сайн байна уу? Баярлалаа, сууцгаараа. Өнөөдрийн дадлага хичээлээр гэрийн даалгавраа шалганаа. Гэрийн даалгавраа шалгахаас өмнө хээрийн дадлагын бичлэгээ хамтдаа үздэгэ. Хүүхдүүдээ өнөөдрийнхөө хээрийн дадлагаар буянд хоолынхоо үржил чимт хөрсийг судалнаа. Буянд хоолынхоо талаар мэддэг зүйлээ хуваалцаарай. Буянд хоол гэсэн сайхан дуу үед. Буянд голлын хөрсөнд ховдын алдаарч тарвас болон хүнсний ногоо ургадаг. Манай өвөө хэлэхдээ буянд хоолын хөрсөнд ташуур заасан жургадаг гэж хэлсэн. Тиймээс их уржил шимтэй хөрсөх гэж би бодсон. Багшаа бүгдээрээ явж судалцгаая. Хүүхдүүдээ багш нь буянд хоолынхоо талаар мэдээлэл өгье. Буянд хоол нь хөгсөрхийн нурууны салбар улсын нэг далайн түвшнээс дээш 3400 м-ийн өндөр тахил туулнаас их аваад 172 км урсаж далайн түвшнээс дээш 1157 м-ийн өндөрт орших хар уснууд цутгадаг байх нэ. За энэ дээр буянд хоолын онлыг үзүүлсэн байна. Хүүхдүүдээ багш нь хээрийн дадлахыг цэгээ Google Earth програмыг ашиглаад энэ шараар тэмдэглэсэн. Тэгвэл яаж энэ зэгдээ хүрэх вэ гэдгийг хамтдаа харцгаая. За манай прогресс сургууль маань энд байх нэ. Тэгвэл бидний хүрэх цэг бол энд шараар тэмдэглэгдсэн. За үүндээ хүрэхийн тулд багш нь цэнхрээд тэмдэглэж өгсөн байгаа. Яаж хүрэх вэ гэдгээ. За энэ цэгдээ хүрэхийн тулд Maps-B програмыг ашиглах нэ. За ингээд багажаа сонгож аваад хээрийн дадлагтаа явцгаая. Хээрийн дадлагт ашиглагдах багажуудаа сонгоод аваарай хүүхдүүдээ. За сая багш нь Google Earth програм дээр хүрэх цэгээ харуулсан. Тэгвэл тэр цэгээ гар утасныхаа Maps-B програм дээр оруулаад яаж хүрэх вэ гэдэг замаа заалгая. За та хэд багшийнхаа араас дагаа яваарай. Хээрийн дадлагын зэг дээр амжилтаа хүрэлцэн ирлээ. Одоо эндээ
хөрсний зүсэлтийг хийнэ. Тиймээс багууд маань багцтай ажиллах, аюулгүй ажиллагааны дүрмээ боловсруулнаа. Аюулгүй ажиллагааны дүрм 1. Хүүхэд бүр багшийн зааврыг баримтлан ажиллана. 2. Хөрсний төсөлт хийхдээ хүүхэд бүр бээлийн өмснө. 3. Хурзээр хөрсний төсөлт хийхдээ бусад сурагчид руугаа хөрс хийсгэж цацрах, чулуу шидэх, хурзээр цохиж болохгүйг анхаарна. 4. Нүхэнд орж малтах, дээж авахдаа унаж гэмтгээс болгоомжлох. Хөрсний төсөлт хийхдээ эхлээд талбайгаа сонгож авна. Дараагаар нь хааш 50 см квадратыг дөрвөлжлөөд зурна. Тэгсний дараагаар ухах үйл ажиллагааг эхэлнэ. Ухаж гаргасны дараагаар шороогоо нэг талд нь эмх цэгцтэй тавина. За. За хараач. За. 50 см. За. Одоо тэгвэл ухах үйл ажиллагаагаа эхэлнэ. За ингээд нөхөн амжилттай ухаад дууслаа. Тэгвэл өнөөдрийн хичээлээр хөрсний үе давхраа, мөн хөрсний өнг, ширхгийн бүрдэл, хөрсний бүтэц, тэгээд уусмлын орчин гэсэн 5 зүйлийг мэдэж авах нэ. За тэгэхээр эхнийх нь бол хөрсний үе давхраа. Хөрсний үе давхрааг яаж тодорхойлдог вэ гэхээр эхлээд ухсан нүхнийхээ хөрсийг ажиглана. За багштай хараарай ишигээ. За энд тэгэхээр нийт 3 үе үүсэж байна. За эхнийх нь юу вэ гэвэл энэ А0 үе. За сантиметрээр дүрсэлсэн байна. Ойролцоогоор 8 см. Эндээс дээших 0-8 см болвол А0 үе. 0-8 см бол А0 үе. За тэгвэл дараачийн үе маань А үе маань 27 см хүртэл үүсчихэ. За эхнийх нь хэд байлаа? 8 см. Тий, тэгвэл дараагийнх нь А үе маань болохоор 8-аас энд 27 см хүртэл А үе байх нэ. За тэгвэл А үеэс доошоо энд 41 см хүртэл 41 см хүртэл Б үе. Б үе. 41 см-ээс доошоо С үе маань ялгарч байх нэ. Тэгвэл манай ухсан нүхэн дээр хэдэн үе давхраа үүсч өгөрснэ? 4 үе үүслээ. За эхнийх нь А, Б үе, С үе гэсэн 4 үе давхраа үүсдэг байх. Манай энэ дээр маань хөрс маань өөр өнгөтэй байна. Тийм үү ухсан нүхэн дээр маань. Тэгвэл аль хэсгээрээ илүү бараа өнгөтэй байна вэ? Дээд хэсгээрээ. Тийм үү? Тэгвэл энэ маань юу илэрхийлж байна гэвэл хөрс маань хар бараанд байна гэдэг маань ялзамгийн агуулмж их байна гэсэн үг. Тэгвэл энд шар судлууд үүссэн байна тийм үү? Энэ нь болохоор төмрийн эсэл их байна гэсэн үг. Тэгэхээр хөрс маань доошоогоо жоохон цайвар болж ийн гэдэг нь ялзамгийн агуулмж гүн рүүгээ багасч байх нэ. Тэгэхээр ялзмагт үе буюу өнгөн хэсгийн үе бол хамгийн үржил шимтэй хар бараан хөрс байдаг байх нь байна шүү дээ. За А үеийн хөрсний бүрэлдэхүүнийг тодорхойлоод үзвэл энэ маань болохоор шаварлаг хөрс байна. Яагаад энийг мэдэж ийн вэ гэвэл хөрсөнд дээж аваад дээжээ норгоод үзэж байхад ингээд барьцалтайд наалдаад энэ нь бол тэгэхээр шаварлаг байх нэ. А үеийн бүрэлдэхүүн маань шаварлаг хөрс байна. За А үе маань шаврын хөрс гэдгийг тэгвэл мэдчихлээ. Одоо тэгвэл үнийг
тойруулаад дугуйруулаад үзье. За тэгэхээр энэ маань хугараад салаад байна. Тэгэхээр энэ нь хөнгөн шаврамцар байх нэ. Тодорхойлогч багч маань 922-ыг зааж байна тийм үү? За тэгвэл энэ нь шүлтлэг гэдгийг бол илэрхийлж байгаа хөрснийг. Яагаад вэ гэхээр хэрвээ 4-өөс 7-гийн хооронд заах юм бол хүчлэлэг. Харин 7-оос 11-ийн хооронд pH маань заах юм бол шүлтлэг гэсэн үг. Тэгэхээр энэ нь 922 гэдэг маань шүлтлэг байх нэ энэ хөрс. За тэгээд саармаг буюу 7 дээр зааж их юм бол энд маань маш сайн ургамал ургадаг. За тэгэхээр энэ багц маань болохоор ургамал ургах орчинг тодорхойлдог багж байх нь шүү дээ. За хүүхдүүдээ энэ маань ямар үе вэ? Аа үе. Тэгвэл аа үеийнхаа хөрсний дээжийг авъя. За хөрсний дээж авагчаа суулгаж өгөөд үнийгээ гаргаад дээжнийхээ уутлаа хийн. За. Одоо тэгвэл дээжээ бид бүхэн яах ёстой вэ энэ дээр нь? Он сар өдөр хаягийн тавих нь байна шүү дээ. Заавагчтай энэ дээр тэгвэл нэг нь хаяг тавиадахаараа. За энэ ча аль үе вэ? Стейж дээр нь. Аа нэ. Маань ч нэр нь аа үе. Аа үе. За сантиметрийн бичээд хэдээс хэдүүлээ аа үе мэ? 0.8-аас 27 см. 27 см. Энэ маань болохоор аа үе дээж байх нь шүү дээ. Хойд өргөргийн 47 градус 59 минут 38 секунд 100 уртрагийн 91 градус 37 минут 3 секунд далайн түвшнээс дээш 1398 м өндөрт. За энэ багж нь бол шигшүүр байгаа. Энэ нь болохоор хөрсний бүтцийг тодорхойлдог. За энэ юу чинь 4000 микрон. За ингээд багасаа явж байгаа энд 2000 гээд. Тэгсээрээгээд хамгийн жижиг буюу 63 микрон. За энэ нь бол баг нөхгүй шах байна тийм үү? За энийгээр бол хөрсний бүтцийг тодорхойлдог байх нь шүү дээ. Хэдэн хувь нь шавар байгаа, хэдэн хувь нь элс байгаа, хэдэн хувь нь хөнгөн шаврамцар байгаа гэдгийг нь бол тодорхойлдог байх нэ. За тэгвэл хөрснийхөө аа үеийн бүтцийг тодорхойлъё. Тэхийн тулд саяхан багжийг ашиглаад энэ 500 г дээжийг хийж өгнө. Шигшүүр дээр. За одоо ингээд дээжээ бүгдийг хийгээд дуусгах чинь. Тэгвэл тагаа тавиад дээжээ шигшж эхлэх нь шүү дээ ингээд. За хөрсөө шигшээд дууслаа. Тэгвэл 500 г хөрс маань ийм ширхтэр микрон дээр одоо тогтсон байх нь шүү дээ. За энэ тааш тусмаа ширхгийн бүрдэл маань нарийнсан байна шүү дээ тийм ээ. За тэгвэл хамгийн доотлолт нь байна уу? Байна. Бүр маш бага байх нь шүү дээ. 63 микрон дээр тогтсон шүү дээ. Тэгвэл хүүхдүүдээ элснээс том ширхэгтэй аль аль нь байна вэ? Энэ 3 байх нь шүү дээ. За энэ хэд бол элснээс жижиг ширхэгтэй байх нь. Тэгвэл энэ 3 бол шаварлаг гэдэг нь бол мэдэгдэж байна. Тэгвэл энэ 3 дотроо 4 дотроо аль нь хамгийн их байна вэ? Энэ. Тэгвэл өмнө бид бүхэн бүрэлдэхүүн дээрээ бол
хөрсийг А үеийн хөрсийг бол хөнгөн шаврамцар гэж тодорхойлсон. Энэ маань тэгвэл үнэн байх нэ. Багшаа манай ангийн цэцэгний хөрс зарим нь усыг удаан шингээдэг, зарим нь хурдан шингээдэг. Энийн учир нь юу юм бол? За тэр цэцэгний хөрсний нөгөө дотоод бүтцээр шалтгаалж байгаа. Хэрвээ шаварлаг хөрс их байх юм бол усыг удаан шингээгээд усаа удаан байрна гэсэн үг. Харин энэ элсний агуулмж өндөр байх юм бол усыг хурдан шингээгээд чигээ хурдан алдна гэсэн үг байхгүй юу? Тийм учиртайсэн юм байна шүү дээ. За хөрснийхөө дээжийг авсан юм чи одоо усан нөхөө булах хэвээр. Тэхийн тулд үржил шимтэй хэсгээ яг дээр нь байрлуулах хэвээр. Тэгэхээр одоо энэ сүүлд гарч ирсэн энэ хөрсөө эхэлж хийнэ гэсэн үг. За. Харин үржил шимтэй энэ хэсгийг бол дээр нь тавих нь байна шүү дээ. За ингээ хээрийн дадлага амжилтаа дуусглаа. Одоо тэгэхээр бүгд багажаа аваад сургууль руугаа явах нэ. Нэгдүгээр багийн гишүүд гэрийн даалгавраа шалгуулаарай. За гэж. Манай багийнхан гэрийн даалгавартаа хөрс үсүүд нөлөөлдөг хүчин зүйлсүүдийг мэдээж судалж ирсэн. Та бүхэндээ танилцуулъя. 1-т уур амьсгал, 2-т гадаргын төрөх байдал, 3-т их чулуулаг, 4-т амьд бие, 5-т цаг хугацаа гэдэг хүчин зүйлсүүд нөлөөлдгийг судалж мэдэж ирсэн. Ангааш твсээл боллоо. Нэгдүгээр багийн гишүүдтэй баярлалаа. Манай багийнхан гэрийн даалгавартаа хөрс бохирдоход нөлөөлдөг хүчин зүйлүүдийг судалж видео хийж ирсэн. Тэрийг ангийнхандаа үзүүлье. Өнөөдрийн хичээлийг хэн дүгнэж ярих вэ? Би багшаа ингчин бит хоёр цэцэг хүслээ явж байтал ингчингийн цэцэгний хөрс усыг хурдан шингээж байхад миний цэцэгний хөрс усыг удаан шингээж байсан. Харин одоо учрыг нь би ойлгосон. Ялзмаг гэхтэй хөрс нь хар бараан өнгөтэй байдаг бол ялзмаг багтай хөрс нь цайвар өнгөтэй байдаг. Харин үржил шим багтай шаварлаг хөрс нь усыг удаан шингээж байдаг бол харин үржил шимтэй шаварлаг багтай хөрсөн усыг хурдан шингээдэг юм байна гэдгийг би ойлгосон. Маш сайн байна. Бүгдээрээ хичээлээ дүгнээд нэг тоглоом тоглоцгоё. За багштай дэлгэцлүү анхаарлаа хандуулаарай. Үгийн бүтэц үсгийн тоог ажиглаад хөрс үүсгэд нөлөөлдөг хүчин зүйлсийг үсгэлэн тэмдэглээрэй гэж. Окей. Зөв байна. Арай биш байна. Бэ. Бас биш байна. Зөв байна. Зөв байна. Я. Буруу байна. Хэ. Зөв байна. Маш сайн байна. Гадаргын төрөх гэдэг үг байсан байх нэ. Баяр хүргэе.